За эрхэм хүндэт наадамчдаа, эрхэм хүндэт үзэгчдээ. Бэлгийн улирлын тооллын алдарт 10 дугаар жорны хилэнт хэмээх модон могоо жилийн зуны тэргүүн сарын шинийн 20-ны бэлэгтэн сайн өдөр буюу аргын тооллын 2025 оны 6 сарын 16-ны бэлэгтэн сайн өдөр Дорнод аймгийн Матус сумын Эрдэнэбадрах багийн нутаг сүндэрлэх Эрдэнэбадрах уулын дахлаг баяр наадам зориулсан хурдан даагны уралдаан хурдан хөлгөө шандас сорих хурдан хөлгүүд гарааныхаа төхөөрөмж рүү тугдж байна. За зэрэгцээл хвчээрнэ тэгээ. Дорнод аймгийн Матус сумын Эрдэнэбадрах уулын дахлаг наадам зориулсан хурдан даагны уралдаанд газраас хурдан шандаст 38 даагур тгүүлсэн байна. Бараг одоо 40 даагур тгүүлсэн байна. Энэ зуны дэлгэр цагт одоо манай Матад нутгийн уян очид маань одоо аргагүй одоо хурдан даагаш хөргөн даагнуудаа шандасын сорж одоо энэхүү баяр цэнгэл наадамдаа сойсон байна. Энэ дэлгэснээ харагч байгаа 161 номертой марцсан Дорнод аймгийн Матус сумын залуу үе Баян хангаа багийн залуу үе Саран сүхий мөнгөн сарангийн хүрээ алдсан даагаагаа байна. Түүний цааталт нь 212 номертой марцсан эмэгтэй хүүхэд унсан хүрэн дааг байна. Дорнод аймгийн Матус сумын Баян хангаа багийн арайд буян жаргалам баяр сүрэнгийн хүрэн даагаагаа байна. Түүний цааталт нь 243 номертой марцсан сайхан хүрэн дааг байна. Дорнод аймгийн Матус сумын 2 дугаар агийн арайд мөн Батбаатарын одоо хүрэн дааг тэр цааталт нь байгаа байна. 119 номертой марцсан сумын алдарт уяж Ганбаатарын хүү Наран хүүгийн хүрэн дааг байна. Ганбаатар уяж өнөөдрийн баяр цэнгэл наадамд хурдан соёлонгоо одоо хайргийн дөрөв торлуулсан байгаа. За бас л одоо хүрэн дааг мартуулсан байна. Аргагүй хүрэн зүсмийн хатуутай айлын үүд гэдэг одоо сумын алдарт уяж Ганбаатарын мөх хотын Ганбаатарын хэлнэ. За хурдан хүрэн бууруулмартай. За 243 номертой Батбаатарын хүрэн дааг одоо тэр дунд талд урагшилж байна. 223 номертой марцсан Дорнод аймгийн Матус сумын 3 дугаар агаарт энх төвшингийн манд үерийн хүрэн дааг тэр цаад дунд талд урагшилж байна. 83 номертой марцсан Дорнод аймгийн Матус сумын 3 дугаар агаарт Алдармагийн мөнгө жаргалын хүрэн дааг тэр дунд талд урагшилж байна. Эмэгтэй хүүхэд унсан 103 номертой марцсан сайхан хонгор даагийн дунд талд урагшилж байна. Ард одоо хамгийн наанд талд урагшлаад байгаа харагдаж байна. 103 номертой марцсан Дорнод аймгийн Матус сумын харьяат Ховор эрдний одоо хонгор дааг гэж бүртгүүлсэн байна. За урагшлаад одоо урдлынхаа даагнуудыг очиод одоо манай зурлаачийн дууранд харуулнаа. За хурдан даагны уралдаанд 38 дааг бүртгүүлсэн байгаа. Газраас хурдан шандас Дорнод аймгийн Матус сумын 6 багаас энэхүү хурдан Эрдэнэбадрах уулын дахлаг баяр наадмын хурдан даагныг уралдахад одоо хүнд одоо Эрдэнэтэн төгс уян ачид маань хурдан даагнуудаа сойжирсан байна. Тэг 53 номертой за хажуулаар нь тэгээд оровчраа. За энэ жил Дорнод аймгийн Матус сумд одоо зуншлаг аргагүй сайхантай байгаа. Зүүн Дорнод Монголын зүүн хагас энэ жил бол аргагүй сайхан зуншлаг болж байгаа. 98 номертой жижиг хүүхэд унсан хүрэн дааг байна. За энэ хүрэн дааг одоо энэ хүүхэд сая одоо хурдан шүдлэнгийн уралдаанд одоо 7 турталсан да 6 турталсан 98 номертой Чадраавлын хүрэл тулгын одоо хүрэн дааг хул дааг гэж бүртгүүлсэн байна. 325 номертой морцсон сайхан хүрээ алдсан дааг байна. Бас л одоо жижиг хүүхэд унсан байна. 325 номертой морцсон Дорнод аймгийн Матус сумын 6 дугаар агаар Шагдрын мөнгө жаргалын хүрээ алдсан дааг өнөөдрийн хурдан даагны уралдаанд морцсон байгаа байна. Цааталт нь одоо тэг 53 номертой морцсон анх чулууны хүрэн дааг байна. За анх чулуу хоёрч одоо өөрөө л одоо даагаа хөтлөөд явж байгаа харагдж байна. 340 номертой морцсон сайхан хул дааг одоо тэр тунд талд ногоон нэмнэтэй байна да. Энэ одоо их л одоо аштайхан морцсон байгаа харагдаж байна. 340 номертой морцсон хул дааг Дорнод аймгийн Матус сумын харьяат за 6 дугаар агийн харьяат 340 номер дээр бүртгүүлээгүй манай уян ачид маань одоо яг одоо анх бүртгүүлсэн номероор л одоо бүгд дааг мордуудаа мордуулмаар. За яг одоо тухайн бүртгүүлсэн номероор мордуулаагүй одоо тархин дээр гараад ирдэг. За өөрийнхөө одоо морь уян гэдэг бол бүтэн жилийн дан ганц одоо энэ жилийн хөдөлмөрөөс нэг бүтэн жилийн хөдөлмөрөөр одоо хүндүүлж байгаа болохоор яг энэхүү зураг телевизээр гарч байгаа учраас одоо манай уян ачид маань яг л одоо зүүсэн номерынхаа дагуу одоо морио мордуулах хэрэгтэй байгаа юм байна. 340 номертой тэг 40 номертой морцсон хул дааг байна. Дорнод аймгийн Матус сумын 4-р агаар Ганбаатарын баяр цэнгэлийн хул дааг тэр дунд талд байна. 110 эдэн номертой сайхан хээр дааг морцсон байгаа харагдаж байна. Битүү ягаан зовч нэмнэтэй. Тэг 95 номертой морцсон сайхан жижигхэн бас л одоо хул дааг байна да. За энэ өдрийн баяр цэнгэл наадмыг одоо бүгд төр хэмжиж уралдаж байгаа болохоор одоо хэмжээнээс давсан морьтой хүмүүс одоо айхтар ирж одоо хэл ам хийлгүү сайхан өргөн зохион байгуулж байгаа. Тэг 92 номертой морцсон Дорнод аймгийн Матус сумын аймгийн алдарт уяс Сэрдомбын Наранбаатарын хүрэн дааг тэр дунд талд урагшиж байгаа ба. 520 номертой морцсон Дорнод аймгийн урагшлаад байгаараа. Тэр 520 номертой морцсон Дорнод аймгийн Матус сумын
сумын алдарт байс Эрдэнэтийн амар тайвны хонгор дааг одоо энэ дунд талд урагшиж байгаа байна. Түүний цааталт нь 42 номертой морцсон хамгаалтын хард уулгатай цэнхэр говьстой үхтэй хүрэн дааг байна. Дорн таймгийн Матан сумын Төмөн амбагийн уяа залуу уяач гам болдын ёндонгийн хүрэн дааг байна. 13 номертой морцсон Дорн таймгийн Матан сумын аймгийн алдарт байс Тогоо хүүгийн баяр хүүгийн алдар дааг байна. 248 39 номертой морцсон Дорн таймгийн Матан сумын Төмөн амбагийн яриад Мөнгөн сүхийн мөг төрийн одоо 2 халдсан даагийн дунд урагшилж байна. Тэг 47 1347 номертой морцсон ногоон зээжвчин нэмнэтэй жижигхэн хардаг байна. Дорн таймгийн Матан сумын Төмөн амбаг Эрдэнэт багийн яриа төмрийн одхүүгийн хонгор даага. Цааталт нь одоо 98 номертой 2 хонгор дааг морцсон. Их Монгол хүүгийн унж урлуулж байгаа хонгор дааг байна. За урагшлаад байгаарай. 245 номертой хат сайхан хүрэн дааг морцсон байгаа харагдаж байна. Тэр одоо хамгийн ихэнд одоо салхиавал яваад байгаа шиг байна. 245 номертой морцсон мөг тамгын мөнхөдийн хүрэн дааг байгаа шиг байна. Тэг 67 номертой Монгол эмээлтэй үгэд унсан сайхан хүрэн дааг морцсон байна. Мөн одоо тэг 87 номертой морцсон Дорн таймгийн Матан сумын Эрдэнэт багийн хариат Хандын Мэнд баярын уяа сойлгын таравсан ган хуйгийн хөдөр чулууны сааралтай одоо тэр дунд талд урагшиж байна. За нарын зэрэг одоо үндсэндээ Дорн таймгийн Матан сумын Эрдэнэт багийн нутаг сүндэрлэх Эрдэнэт уулын дахилга наадам зориулсан хурдан даагны уралдаанд 38 даагуур тгүүлээд энхүү гарааныхаа төхөөрөмжрүүд хуагдаж байна. За Дорн таймгийн Матан сум домог дүүлэх түүхийн үлгээ Дорн таймгийн Матан сум за жилдээ одоо 13 4 ов дахин шүтдэг. За дээрэс нь нэмэгдээд одоо хүүхдийн сэвлэгний уралдаан гэдэг одоо бас л одоо Дорн таймгийн Матан сум жил бүр одоо маш олон уралдаан зохион байгуулагддаг. Энэ жилийн одоо энэ Эрдэнэт уулын дахилга наадам зориулсан хурдан даагнууд их ихтэй л одоо баг анхныхан дахил одоо энэ уралдаанаар зохион байгуулагдаж байна. За ингээд анхныхын дагвилд одоо Эрдэнэт уулынхаа дахилга баяр наадам Эрдэнэт ууландаа тоосоо өргөж байгаа учраас одоо манай уралдаан зохион байгуулагчид бүгдээрээ одоо дэгтэй журамтай төхөөрөмжинд бүгдийн бүх даагнуудыг одоо оруулсны дараа төхөөрөмжийг унгаж байгаа. За манай тавиач нар морь уралдаанч хүүхдэд тавьж байгаа морь тавиач нар одоо бүгдээрээ сайхан дэгтэй журамтай уралдаан зохион байгуулж байгаа хүмүүсээ бүгдийн сайхан хүндэтгэх ёстой. За төхөөрөмжн дээр очиж бүгдээрээ сайхан морьдоо аваад үдчихдэг. Тийм байх юм бол одоо энэхүү баяр наадмын зохион байгуулалт аргагүй сайхан байна. Энэ дөрөв. Таагнууд нь бүр үлдчих шиг болчихсон. За ингээд үндсэндээ одоо хэдхэн мөчийн дараа хурдан даагны уралдаан гарааныхаа төхөөрөмжн дээрээс эргэнэ. За хурдан даагны уралдаан шанд сорих хүлгүүд гарааныхаа ногоон төхөөрөмжнийгаар нэгэн зэрэг гэсэн байна. За хэдхэн мөчийн дараа хурдан хүлэг мордын алтан бомбондаас хөг тэнгэр туйларна. За дааг гэдэг аргагүй адын урдтай амтан байдаг. За хэдхэн мөчийн дараа хурдан даагны уралдаан гарааныхаа төхөөрөмжн дээрээс эргэн шанд сорих хүлгүүд одоо энэхүү төхөөрөмжнийхаа одоо 38 дааг одоо арай л одоо багтахгүй юм байна да. За ингээд нэг аштайгаа эргүүлчих юм бол за хорж илөө эрхэм хүндэт наадамчдаа эрхэм хүндэт үзэгчдээ Дорн таймгийн Матан сум зохион байгуулагдаж байгаа Эрдэнэт уулын дахилга баяр наадам зориулсан хурдан даагны уралдааныг Дорн таймгийн Матан сумын боён Эрдэнэт багийн яриад 12 номертой морцсон Батэрдийн Бач чулууны хээрдээ гараад өнгөрсөн бол аман үзүүн дээр нь сахан цаадлаар ногоон цэвжвчийн өмнөдөө хээрдээ гараад ирсэн байна. Наадалд одоо Баян хангаа багийн яриад мөнгөн сарангийн саран сүхийн мөнгөн сарангийн хүрээ алзан дааг дөрөв дээр байгаа байна. Айргийн 3 дээр 131 номертой морцсон ногоон цэвжвчийн өмнөдөө халтардаа гараад ирсэн байна. Аман үзүүн дээр тэг 92 номертой морцсон Дорн таймгийн Матан сумын Баян хангаа багийн яриад аймгийн алдарт бай Сэрдамбын Наранбаатрын хүрэн дааг өнөөдрийн хурдан даагны уралдааныг гарч ирээд хошуурсан бол аман үзүүн дээр нь хээр дааг гараад ирсэн байна. Батцэнгэлийн Батэрдийн хээр дааг. За аргашаа суугаад арийнхаа даагнуудыг харуулна. 1347 номертой төмрийн одхүүгийн халтардааг айргийн 3 дээр айргийн 4 дээр 43 номертой морцсон Дорн таймгийн Матан сумын хариад
Хэрдэ гараад ирсэн байна. 41 номертой морцсон хээр 42 номертой Сумын алдарт байж Экторийн Саранхүүгийн хүрэн дааг одоо тэр дунд талд урагшиж байна. Тэг 82 номертой морцсон мөн одоо сайхан хонгордаа гараад ирсэн байна. Жохон арагшаа жишээд яваараа номер нь харагдахгүй байна. 198 номертой морцсон Дорн таймгийн Матус Сумын 6 дугаарыг яриа Чадравлын хүрд тулгын хонгордаа 5 даар 43 номертой морцсон Хэрдэ 4 даар за энэ хэдэн даахтайгаа игнэ явчээ. Тархины 4 даахтайгаа за 325 номертой морцсон сайхан халзандаа гараад ирсэн байна. Өнөөдрийн хурдан даагны уралдаанд Шагдрын мөг шаргалын хүрээ халзандааг 6 даар 7 дээр сайхан бордаа гараад ирсэн байна. Тэг 42 номертой морцсон бордаа. За энэ одоо халзандааг 239 42 морцсон мөнгө сүхийн хүрээ халзандааг байна. 42 номертой морцсон Дорн таймгийн Матус Сумын харьяат Гамболтын Ёндонгийн уяас ойлгон тааруулсан хүрэн дааг байна. Түүний цааталт нь Ган гуйгийн өдөр чулууны саардааг байна. Энэ дунд талд урагшиж байгаа задгаа дэлдээ сайхан хүрэн дааг гараад ирсэн байна. Эмэгтэй хүүхэд болсон хүрээ халзандааг Ууган баярын одоо хүрээ халзандааг тамга нь одоо цаатлаар нь зөвдөлтөө дагаад байгаа болохоор тамга нь одоо хараахан харагдахгүй байна. Энэ одоо ногоон цээжвчийн амнаатай морцсон сайхан Хэрдэ гараад ирсэн байна. 121 номертой морцсон Хэрдэ гомудаа 121 номер 121 номертой морцсон Дорн таймгийн Матус Сумын 6 дугаарыг яар Наран гэрлийн Бачиргалын Хэрдэ одоо энэ дунд тал 10 хэдийн бөөрөн дээр гараад ирсэн байна. За арагшаа суугаад агаараа. Арагшаа суугаад арийнхаа дагнуудыг харуулнаа. Тэг 67 номертой морцсон сайхан Хэрдэ гараад ирсэн байна. Өнөөдрийн хурдан дагны уралдаанд одоо Шандал сориг одоо 38 даг яг гарааны газар годоороос эргээд тэг 67 номерт 87 номер Ган гуйгийн өдөр чулууны хүрээ халзан дааг байна. Энэ одоо мөнгөн сүхийн мөнгө төрөг хүрээ халзан дааг байна. 13 номертой морцсон Тогоо үгийн баяр хүүгийн хардааг. За арагшаа суугаад агаараа. 520 номертой морцсон Сумын алдарт байж Эрдэнэтийн амар тайвны хонгор дааг байна. За арагшаа суугаад арийнхаа дагнуудыг харуулнаа. За Дорн таймгийн Матус Сумын Эрдэнэбаатар хогийн нутаг сүндэрлэх Эрдэнэбаатар хуулийн дахилга баяр наадам зориулсан хурдан дагны уралдааны тэг 53 номертой морцсон Дорн таймгийн Матус Сумын харьяат Тамсан хөлгийн хүрээ халзандааг 410 номертой морцсон Гамболтын Ёндонгийн одоо хүрэн дааг байна. Түүний цааталт нь 119 номертой морцсон Дорн таймгийн Матус Сумын алдарт байж Амбаатрийн хүн Наран хүүгийн хүрэн дааг байна. Түүний ардталт нь 117 номертой морцсон сайхан хүрээ халзандааг одоо мөн гараад ирсэн байгаа харагдаж байна. 2 дугаарыг яриад Ган хүрлийн хүрэн дааг гэж за ингээд урагшлаад одоо тарихныхаа даагтай манай зурглаачийн дурангийг нэ 410 номертой морцсон Гамболтын Ёндонгийн хүрээ халзандааг наадталт нь тэг 53 номертой морцсон мөн одоо Тамсаг бүлгийн хүрээ халзандааг. За энэ одоо нэг хүүхэдгүй одоо хүрэн дааг явж байна. Энэ өдрийн баяр цангил наадмыг одоо Эрдэнэбаатар хогийн засаг дарга номингийн бүрөвсрэн тэргүүтэй Эрдэнэбаатар хогийн ажлын алба одоо ёслол төгөлдөр сайхан зохион байгуулагдаж хурдан даагны уралдааны 20-ийн бууран дээр явж байгаа даагийн манай зурглаачийн дунд харуулж байна. 239 номертой ойртоо дагаад байгаараа 239 номертой мөнгө төрийн хүрээ халзандааг байна. 13 номертой морцсон 4-р яриад аймгийн алдарт байж Тогоо үгийн хүрэн дааг байна. 520 номертой морцсон Сумын алдарт байж Эрдэнэтийн амар тайвны хүрэн дааг 294 номертой морцсон Дорн таймгийн Матус Сумын харьяат Баттулгын хүрэн дааг гэсэн даагнууд одоо 17-8-9 бууран дээр явж байгаа даагнуудыг манай зурглаачийн дунд тодхон харууллаа. За урагшлаад байгаараа 240 номертой морцсон 240 номертой морцсон Дорн таймгийн Матус Сумын урагшлаад яг даагтайгаа гэж 240 номертой морцсон Дорн таймгийн Матус Сумын 1-р яриад мөнгөн сүхийн мөнгө төрийн хүрээ халзандааг өнөөдрийн хурдан дагны уралдааны 17-8-ийн бууран дээр байгаа 242 номертой даагтай зэрэгцээд байгаараа удаан говцтой хөхөдөө 242 номертой морцсон Дорн таймгийн Матус Сумын 6 дугаар багийн арай Баатар дэвжийн Батагийн бордааг өнөөдрийн хурдан дагны уралдааны 16 дулаатаар байна урагшлаараа. Тэг 92 номертой морцсон аймгийн алдарт бай Сэрдэмбийн Наранбаатарын унхан адуу хүрэн дааг өнөөдрийн хурдан дагны уралдааны гарцуулраад ирсэн одоо жоохон хөлн саараар аргашилсан байгаа байна. 251 номертой морцсон Дорн таймгийн Матус Сумын 6 дугаарыг яриад Жүгдрийн буян жиргалын халтардааг өнөөдрийн хурдан дагны уралдааны 11 дээр байна. За Ган баярын Тэлмүү хүн журлуулж байгаа өнөөдрийн хурдан дагны уралдааны 11 дээр Жүгдрийн буян жиргалын халтардааг байна. За урагшлаад байгаараа. Урагшлаад одоо тархиныхаа дагнуудыг манай зурглаачийн дунд харуулнаа. За шүү явж байгаа. За эрхэм хүндэт наадамчдаа, эрхэм хүндэт үзэгчдээ Дорн таймгийн Матус Сумын Эрдэнэбаатар хогийн нутаг сүндэрлэх Эрдэнэбаатар хуулийн дахилга баяр наадам зориулсан хурдан дагны уралдааны
8 дээр 100 1347 номертой болсон төмрийн од хүүгийн халдар дааг байна. Гарцуулаад бас хөлн жоохон саарад хүрэл тулгын хонгор дааг байна. За тархины 5 daa гарынхаа дагнаас 50 м хэрэтээ салсан байна. За тэг 87 номертой морцсон гам гүйгийн хөтөр чулууны одоо саарал дааг одоо хамгийн зөв талд нь айргийн 5 дээр бол 325 номертой морцсон одоо хүрэн хадсан дааг өнөөдрийн хурдан даагны уралдааны айргийн 4 дээр байна. 42 номертой морцсон дорнод 42 номертой морцсон Доронт аймгийн Матан сумын харьяат Сумын алдар төвөж Экторийн саран хүүгийн хүрэн дааг байна. Аймгийн алдар төвөж Дашнымын Экторийн хүү Сумын алдар төвөж Сумын засаг дэрэг Экторийн саран хүүгийн хүрэн дааг байна. За хурдан даагны уяас ойлгыг бол аргагүй сайхан даамаа сайн тааруулдаг Экторийн саран хүү уяаж хүрэн дааг өнөөдрийн хурдан даагны уралдааны айргийн 3 ам хүзүүн дээр байгаа 43 номертой хээр дааг өнөөдрийн хурдан даагны уралдааныг гараад хошуурсан байна. 43 номертой морцсон Доронт аймгийн Матан сумын аймгийн алдар төвөж Даваагийн Уган баярын унган атуу болор тунгалгийн хээр дааг өнөөдрийн хурдан даагны уралдааны хамгийн зөв талд нь одоо аман үзүүн дээр нь одоо хүрэн дагны дашигийн дэрлэтэй байгаа. Өнгөн дээр Доронт аймгийн Матан сумын харьяат Сумын алдар төвөж Экторийн саран хүүгийн хүрэн дааг ингээд ойртол байгаа. Машиг мөцөг оролцоо. Экторийн саран хүүгийн хүрэн дааг за тархины 5 дааг бол аргагүй өнөөдрийн наадамд одоо тун хурдан байгаа юм байна. Одоо дүүрэн одоо 45 м-тэй тарлаад байна. Шүтлэн үрээ 45 м-тэй тарлаад байна гэдэг бол аргагүй сайхан байна. За баг одоо энэ уруу 50 м-тэй тарлаад байна шүү. За Сумын алдар төвөж аймгийн алдар төвөж Даваагийн Уган баярын охин болор тунгалгийн хээр дааг өнөөдрийн хурдан даагны уралдааныг одоо хөдөлж эхэлсэн байна. За аймгийн алдар төвөж Даваагийн Уган баяр уяж одоо аргагүй даагны даагуудыг бол энэ жилийн баяр наадамд одоо сайхан тавиад байгаа. За саяхан зохион байгуулагчсан аймгийн өмнөд үсгийн хурдан даагны уралдаанд за хээр даага ам үзүүлж одоо эрлээс даагны уралдаанд одоо хурдан өрн даага төрүүлгсэн байгаа. За аймгийн алдар төвөж Даваагийн Уган баярын хүү охин одоо болор тунгалгийн хээр даага өнөөдрийн хурдан даагны уралдааны аман үзүүн дээр байна. За аргашаа суухад угаараа. За айргийн 3 дээр одоо хээр дагны номер одоо хараахан харагдахгүй байна. 12 номертой мөрсөн гарсан цагаас эхэлж одоо сайхан тархинд дурлсан Сумын алдар төвөж Чинбатын Бацанглийн хүү Батэрдний одоо хээр даг байна. Олон одоо Бөөргийн хэмээн алдарсан Батэрдний хээр даг өнөөдрийн хурдан даагны дотор шахаал гарах. Даагны уралдааны одоо айргийн 3 дээр бол 325 номертой морцсон 5 даагтайгаа игнээд өчиг. Аршаа суухгүйгээр 325 номертой морцсон Доронт аймгийн Матан сумын Эрдэнэ Баатар хавгийн хараад шагдрын мөг жаргалын хүрээ алдсан дагаа үйлцэж тарлж байгаа мөчиг манай зураглаачийн дууранд харуулж байна. За дүүрэн 50 м-тэй тарлаад байна. Яа шагдрын мөг жаргалын хүрээ алдсан дагаа. За 2 даага одоо 3-ын дааган дээр одоо үйлцэж ирээд тарлаад одоо за 3 даагийг одоо дахиад хөдлөсөндөө дааг гэдэг одоо аргагүй атын урдтай амьдан гэдгийг одоо манай зураглаачийн дууранд Эрдэнэ Баатар хуулийн даглаг баяр наадам зориулсан хурдан даагны уралдаанаас та бүхэндээ аргууд холдон харуулж байна да. Тэг 87 номертой морцсон 6 дугаар гээрээд ган гүйгийн хөтөр чулууны саар дааг байна. Тэг 87 номертой морцсон за энэ номер дээр энэ өдрийн баяр цэнгэл наадам дээр бас л одоо соёолын хайрсан шиг санаж байна. За саар даагийн зөв талаар нь одоо хамгийн зөв талаар одоо дахиад хөдлөсөндөө за тархины дааг арийнхаа даагнуудаас бараг одоо үндсэндээ 500 м хэрэтээ салсан байна. За ган гүйгийн хөтөр чулууны саар дааг одоо айргийн 5 дээр хэвээрээ 325 номер шагдрын мөг жаргалын хүрээ алдсан дааг 3 дээр хэвээрээ 13 номертой морцсон Доронт аймгийн Матан сумын Сумын алдар төвөж Чинбатын Бацанглийн хээр дааг 3 дээр хэвээрээ тархины 2 дааг одоо арийнхаа морноос дахиад одоо хол салж эхэллээ. За манай зураглаачийн дур өнөөдрийн хурдан даагны уралдаанд одоо дахиад аргашаа суух боломж одоо байхгүй юм шиг байна. За тархины 5 дааг бол одоо аргагүй хурдан байгаа байна. Араас эхэлж одоо өнөөдөр харуулсан болохоор за аймгийн алдар төвөж Даваагийн Уган баяр одоо хурдан гой саар лазартай хурдан гой саар лазарны эцэг нь одоо алдарт Сумын алдар төвөж Бавуугийн одоо гой төл Бавуугийн саарлын одоо төл одоо гой саар лазархтай хурдан аймгийн алдар төвөж Даваагийн Уган баяр уяж одоо хээр дааг өнөөдрийн хурдан даагны уралдаанд одоо өнгөсөөр хэвээрээ байна. За унаач одоо шинэхэн унаач одоо бүүргнээсээ бараад аргагүй одтой байна. Шинэхэн унаач шинэхэн дааг хоёр бол одоо аргагүй сайхан байна. За яг л одоо иймэрхүү хээр дааг сая аймгийнхаа өмнөд үсгийн хурдан даагны уралдаанд аман үзүүн турлагсан. За 2 даагийг одоо хөдлөсөө жаахан олгон дагаад байгаа. Хитрхи ойртоод цаашаа нааша ханарч магадгүй. За яг л одоо аймгийн алдар төвөж Даваагийн Уган баяр уяж одоо ийм хээр даагийг одоо аймгийн өмнөд үсгийн хурдан даагны уралдаанд одоо бас л аман үзүүн турлагсан. Одоо өөрийнх нь одоо үржүүлгийн цэвэр одоо англи азаргийнхын төл байгаа да. Аргагүй төлтэй азарх гэж одоо өнөөдрийн баяр цэнгэл наадамд хурдан хээр дааг одоо аман үзүүн дээр Доронт аймгийн Матан сумын Сумын алдар төвөж аймгийн алдар төвөж Дашнымын Экторийг Сумын алдар төвөж Дашнымын Экторийн саран хүүгийн одоо хүрэн дааг аман үзүүн дээр хэвээрээ байна. За аргашаа суугаад арийнхаа даагнуудыг нэг харуулъя.
За арын даагнууд үндсэндээ тархиныхаа 2 даагнаас одоо нэг үндсэндээ нэг 100 метр хэрэтээ салсан байна. За 5 даагийг одоо арай л одоо эрт хэдлэгсэндээ бүгдээрээ л одоо шинэхэн унаачид одоо шинэхэн даагнууд тулхлаар одоо аргагүй хурдтай байна даагнууд. За арагшаа суугаад арийнхаа 3 даагныг дотор арагшаа бүр суугаад бол одоо өнөөдрийн хурдан даагны уралдаанд бол амжихааргүй болсон. 325 номерт амарсан Дорн Тамгийн Матан сумын харьяат 6 дугаар гэрээд шагдрын мөг жаргалын одоо хүрээ алдсан дааг байна. За хуйгийн шагдэр гэж одоо хурдан хүрээ алдсан морьтой одоо хүрээ алдсан мориндоо бас л одоо дуу зохиосон байгаа. Тэр хүрээ алдсангуудынх нь одоо хуйгийн шагдргаа хүрээ алдсангуудынх нь өгшил одоо энд одоо баг явж байгаа хаа хуйгийн шагдргаа гэж одоо Дорн Тамгийн Матан сумд одоо 1990-ад оны ихээр одоо 80-ад оны сүүлчээр аргагүй хурдан адуугаар гайх ирсэн тийм одоо адуу тэдний адуун зургаас энэхүү хүрээ алдсан дааг одоо аргагүй тодрон гарч өнөөдрийн баяр цэнгэл наадамд одоо гарч ирсэн байна. Сумын алдрууд Чинбатын бат цэнгэлийн уяа солигонд тааруулсан Батэрдээ хээр дагва Чинбатын бат цэнгэл уяаж саяхан зохион байгуулагдсан аймгийнхаа өмнөд үсгийн урдан их насны мордын уралдаанд одоо мөн одоо хонгормоор айргийн 5 турдлуулсан байгаа. За Чинбатын бат цэнгэл уяаж бол аргагүй одоо сумын Дорн Тамгийн Матан сумын сумын алдарт цолтой уяачдын одоо тоонд одоо нэлээд дээгүүр эренбэлэгт одоо уяаж өнөөдрийн хурдан даагны уралдаанд одоо хээр даагийг уяа солигонд тааруулсан өнөөдрийн хурдан даагны уралдаанд 5 дээр байна. 4 дээр байна. За 5-ийнхаа даагийг нэг харуулах боломж байна уу да. Нэг харуулад одоо за тэг 87 номерт марцсан. Тэг 87 номерт марцсан ган гуйгийн өдөр чулууны саартайгаа айргийн 5 дээр байна. За ган гуйгийн өдөр чулууны саартайгаа одоо нэлээд доохон талаас иргсэнтэй. За өнөөдрийн хурдан даагны уралдаанд одоо ган гуйгийн өдөр чулууны саартайгаа ингээд хийн дээр нь хатглаад авах юм бол одоо аргагүй сайхан одоо барианд орох 5-д одоо айрагдах одоо бүрэн магадaltaй байна. За 4-5-ын дааг бол аргагүй сайхан 3-4-ийн даагийг бол үйлзэж тарлуулаад байна. Дааг гэдэг бол аргагүй сайхан хурдан даа. Яг л одоо 90 дээр анхны үеийн дээр байгаа даагнууд одоо аргагүй хурдан байна. Дүүрэн одоо 45-50 мэлтэй хурдан шүтлэн соёлынгийн уралдаан бас л одоо бас 45-50-тэй байсан. Дааг бол яг л одоо аргагүй сайхан шүтлэн соёлын шиг одоо хурдан байна. За энэ өдрийн баяр цэнгэл наадмын Эрдэнэбаатар хогийн засаг дарга Номингийн пүрэв сүрэн тэргүүтээ Эрдэнэбаатар хогийн ажлын албатай энэхүү баяр наадмыг ёслол төгөлдөр зохион байгуулагдаж хурдан даагны уралдаан үндсэндээ барианд ороход үндсэндээ 1 км хүрэхгүй хугацаа үлдсэн байна. За эг төрийн саранхүү уяачийн хүрэн даагуудаа цааталт нь одоо хошуу өлгөд байгаа байна. За энэ хоёр уяачийн одоо хоёр аймгийн алдарт уяачийн одоо адных нь одоо дааг төрүүлж алтан амсартай мөнгөн дотортой хултай хайрг цагаагаар одоо медалах нь бол хоёулаа тодорхой. За гэхдээ барианы газар арай болоогүй олонний хэл ам одоо хазгаа тусах болтойгоо хүрэн дааг бол одоо цаана холбоотойгоо энэ үед одоо аргагүй жоохон суларж байна. За унаачид одоо цаадлын 42 номерт амарсан сумын алдарт байж эг төрийн саранхүүгийн хүрэн даагны унаач одоо оронгийн мөг тэнгэр гэж одоо хүү уунч урлуулж байгаа гашир унаач одоо яг одоо бариан дээр одоо яаж салахыг одоо маань харуулнаа. 43 номерт марцсан Дорн Тамгийн Матан сумын аймгийн алдарт байж даваагийн өвгөн баярын уяа солигонд тааруулсан болор тунгалгийн хээр дааг одоо чин Нямбалтын чин үйс гэж одоо хүү уунч урлуулж байгаа аман үзүүн дээр хэвээрээ байна. За арагшаа суух одоо үнэхээр боломжгүй байна. Ёстол нэг булчинтэй зочоод одоо сэрсэн одоо янзг одоо ямархуу байдаг гэдэг тэрэн шиг л одоо аргагүй хоёр дааг бол өнөөдрийн хурдан даагны уралдаанд аргагүй хурдан байна. За энэ өөд газар одоо дүүрэн 45 милтэй дарлаж байна. За хоёр даагийг савж оруулсан аймгийн алдарт байж даваагийн өвгөн баярын хээр даагийг одоо салгасан. За сумын алдарт байж эг төрийн саранхүүгийн хүрэн даагийг гурван талаар нь одоо дахиад одоо хашир унаач одоо аваачлаа. За хоёр дааг бол өнөөдрийн наадамд одоо аргагүй хурдан байгаа юм байна. За аймгийн алдарт байж даваагийн өвгөн баярын хээр дааг өнөөдрийн хурдан даагны уралдаанд за тэгсгээл. За эрхэм хүндэт наадамчдаа, эрхэм хүндэт үзэгчдээ Дорн Тамгийн Матан сумын Эрдэнэбаатар хуулийн даглаг баяр наадам зориулсан хурдан даагны уралдааныг Дорн Тамгийн Матан сумын аймгийн алдарт байж даваагийн өвгөн баярын уяа солигонд тааруулсан болор тунгалгийн хээр дааг өнгөсөөр бар үзэгчдийн үз үрдөө орж ирлээ. Аман үзүүн дээр сумын алдарт байж эг төрийн саранхүүгийн хүрэн дааг буруу талаар нь одоо хошуу өлгөж ихсэн. Буруу талаар за яг одоо барианы газар дээр одоо халин орхийг нь одоо за ингээд аймгийн алдарт байж даваагийн өвгөн баярын хээр дааг төрүүлж аман үзүүнд нь одоо эг төрийн саранхүүгийн хүрэн дааг аман үзүүнд ордлоо. Аргагүй сайхан үзүүчтэйхэн сайхан уралдаан боллоо. За айргийн 3-4-ийн дааг одоо хоорондоо холбоотойгоо юм байна. За 3 дээр сумын алдарт байж Чинбатын бат цэнгэлийнх Батэрдээ хээр дааг байна. 4 дээр шагдрын мөг жаргалын хүрэн алдсан дааг. За энэ хоёр өнөөдрийн хурдан даагны уралдаан бол аргагүй сайхан үзүүчтэйгээ сайхан уралдаан боллоо. За бүгдээрээ л одоо шин мөрнөөс одоо бүгдээрээ л анхных нь давхар үе болохоор аргагүй сайхан хурдан байна. За 5
5-ын даг арийнхаа дагнуудаас бол арын 4-ийн даг бол аргагүй хурдан байна. За 4-5-ын даг бол одоо тэг 87 номертой марцсан 6 дугаар яриад ган уйгийн өдөр жуулууны саар даг 5 тавдлаа. За арын 678-ийн даг одоо хоорондоо холбоотой 6 дээр 251 номертой марцсан Жүгдрийн буян жаргалын одоо халтар даг 6 туртлаа. 98 номертой Чадраулын хүрэл тулгын хул даг 105 номертой марцсан хүрэн даг 8 туртлаа, 7 туртлаа. 9-д 42 номертой марцсан гарсан цагаасаа гэлж одоо сайхан тархин дурлаад байсан. Бор даг 9 туртлаа. За 10-ын даг 249 номертой Мөнгөн сүхийн мөг төрийн хүрээ алдсан даг 10 туртлаа. 119 номертой Наран хүүгийн хүрэн даг 111 7 номертой марцсан Буган даг 520 номертой марцсан Сумын алдарт байж Эрдэнэтийн амар тайвныг Хонгор даг. За Хонгор даг нэг 11 2-ын бойрон туртлаа. 1347 номертой марцсан Халтар даг 6 дугаар үгээр Төмрийн Одхүүгийн Халтар даг их л одоо тархин дурлцсан да. За өнөөдрийн хурдан дагны уралдааны 14-5-ын бойрон турдлаа. Аюу одоо хэдтэй. За 16 долоогийн бойрон дээр тэг 92 номертой марцсан аймгийн алдарт бай Сэрдамбын Наранбаатарын хүрэн дагада энэ орж ирж байна. 239 номертой марцсан Мөнх төрийн мөнгөсхөн үрээ алзан даг. За энэ одоо бүгэн дагнууд 20-ийн богцондор орж байгаа дагнуудыг одоо манай зурлаачийн дээр харууллаа. Болов. За тэр нэг даагаарч. За 13 номертой марцсан бас л одоо гарсан цагаасаа гэлж одоо сайхан тархинд уралдаад байсан аймгийн алдарт байж Тогоо үгийн Баяр хүүгийн Халтар даг. За 063 номертой марцсан Дорнот аймгийн Матус сумын Эрдэнэбаатар хог яриад Алтан үеийн од үерийн охин Баяр жимгийн онч урдлуулсан Халтар даг Баян одод урдлаа. За энэ Халтар даг Баяр жимэг охин энэ хурдан соёлонгийн уралдаанд одоо мөн уралдсан, шүдлэнгийн уралдаанд мөн уралдсан. За даагад өнөөдрийн Баяр цэнгэл наадамдад 3 нас унлаа. За 6 настай хүүхэд аргагүй л одоо Монгол хүүхдийн ур ухаан, ур чадварыг одоо эндээс харуулж байна. Эмэгтэй хүүхэд одоо тэр дундаа сүүлийн үед одоо эмэгтэй хүүхдээр одоо хүмүүс одоо морь унуулах ховорцсон тийм учраас одоо энэ Халтар даг одоо өнөөдрийн Баяр цэнгэл наадам Баян одод урдлаа. Энэ жилийн наадмын Баян одоо эх жилийн наадмын төрөө магнаа тодорлоо.